Засгийн газар жил бүр эх оны төсвөө батлахдаа уул уурхай төмөр зам эрчим хүчний төслүүд дээр хөрөнгө оруулалт татна гэж орлого зарлагыг нь төсөвт тусгадаг. Гэтэл төслүүд нь хөдөлж эдийн засагт орлого ордоггүй, зарлага гардаг. Энэ нь нэргээд төсөвтөө дарамт болдог нууц биш. 5 толгой төслийн хувьд гэхэд өнөөдөр хөрөнгө оруулалт хийгдэж чадаагүй хөгжлийн банкны өрийг төлсөн хэвээр байна. Уг нь бид нүүрсээ зах зээлийн ханшаар нь хэмжээгээр борлуулад эдийн засгаа өсгөх, цаашлаад иргэдийн 1072 ширхэг хувьцаа хүртэл амиаруулж ноогдол ашиглах хүртээхийг ард түмэн хүлээсээр байгаа юм а. Гэвч одоо хүртэл энэ төсөл хязгаар хөрөнгө оруулалт татаж түүнээсээ хэдэн хувийн роялти авах вэ гэдэг нь мөрөөдөл болчиход байна гэдгийг хэлэх гişүүд байна. Улс орны төвшөнд аваад үзэх юм бол төмөр зам төсөл маань хааваа. Нөгөө 5 толгой, нөгөө оюут толгой тий. Би бол өнөөдөр эмзэглэж байна. Оюут толгой дээр бол би жишээ нь өнөөдөр энэ оюут толгой ийм оюут толгой байснаас байгаагүй энэ дэр. Үндсэндээ бол 12 онд энэ оюутлогоо ашиглалтанд ороод эдийн засагт хилсэн үг бол хилсэн. Гэхдээ монголчууд ирдэг өгөөж нэмэгдсэн үг бол нэмэгдээгүй шүү дээ. Яг үүнд бол зүгээр л тэр Yotenta гэдэг компани хагартлаа баяжчаал хэдэн тэрбум ашиг л олоод байгаа болохоос биш. Яг өнөөдөр Монголын засгийн газарт орж ирж байгаа дөрвтэй хөрөнгө байхгүй шүү дээ. Эрдэнэс 5 толгой компани хөгжлийн банкны өрөө төлөө дуусчихвал цаашид ашигтай ажиллах боломж бүрднэ гэж сар гаруй өмнө тус компани захирал хэлж байсан удаа бий. Харин хөрөнгө оруулалтаа яаж хийх, хэрхэн татах вэ? Монголчуудад ямар ашигтай вэ гэдэг нь л чухал. Үүнээс гадна оюут толгойн төсөл байна. Дубайн гэрээг ихчээр 2038 оноос нааш бид оюут толгоогоос ашиг хүртэхгүй болсон гэдэг. Тэгвэл 5 толгой, оюут толгой, цахилгаан станцууд, ТЭЦ тав барих асуудлууд ч мөн л гацсан хэвээр байгааг салбарын сайд нь онцолж байна. Төмөр зам за манай эрчим хүчний 5 толгойн төсөл 5 дугаар цахилгаан станц гэсэн нэг ийм төслүүд бол байгаа. Зогсонгүй байдалд орчихсон төслүүд байгаа. Жишээлбэл одоо 5 толгойн төслөө зогсон болцсон байгаа. Яг гэвэл оюут толгойтойгоо бас одоо тодорхой зөвшөөрлөө бол хийж чадахгүй байгаа юм билий. Тийм учраас он гараад бид нэр 5 толгойн төслийн хувьд нэг бол 5 толгойн төслөөр яв, нэг бол оюут толгой өөрийнхөө станцыг барь гэдэг ийм зүйлийг бол одоо гэрээний дагуу хилцээд явна гэж ингэж бодож байгаа. Үндсэн хөлт зааснаар газрын хэвлэлдэх байгалийн баялаг зөвхөн ард түмний өмч. Гэтэл одоогийн эрх баригчид энэ баялагийг ард түмэнд хүртээхгүй байх сонирхол байна. Өөрөөр хэлбэл үндсэн хуулийн өөрчлөлтөөр энэ санаагаа гүйцэлдүүлэх гэж байна гэдгийг ч хэлэх гишүүн байна. Одоо ингээд үндсэн хууль руу халдаад тийм ээ. За үндсэн хуулийн халдаад ерөнхийлөгчийн эрх мэдлийг хасгаад байгаа гол утас нь болохоор ерөнхийлөгч өнөөдөр энэ стратеги орд энэ том баялагуудыг ард түмэнд өмчлүүлэн эзэмшүүлнэ гэдэг хууль санаачлал явж байгаа. Тэгэхээр хууль санаачлал эрхэнд нь халдах ийм тэмцэл болоод байна л да. Эцээст энэ ордууд энэ их баялаг бол ард түмэнд өөр ашгаа өгч тийм ээ. Нэг талд нь ард түмэн хоцж байх юм бол энэ бол өөрөө ингээд ямар ч саад бишээдгүй явах байхгүй. Ингээд дунд нь ингээд хоорондоо будаацалтаад ингээд ийм лицензийн дайн болгочих тийм энэ чи өөрөө ингээд маш хортой хохиролтой ийм асуудал болчиход байна л да. Уг нь эрх баригчдаас хүлээлт их байсан. Том төслүүдэд хөдөлгөж эдийн засагт орох валютын урсгалаа нэмэгдүүлнэ гэж. Гэтэл утааны шүүлтүр тарааж цэцэрлэг сургуулиудтай танилцах зэрэгс өөр бодит ажил одоогор хийж харагдсангүй. Нийгмийн чанартай тулгамдсан эдгээр асуудлаа шийдэх нь зөв, үүнийг нь ч буруутгасангүй. За уг нь энэ нь салбарын сайдын л хийчих ажил баймаар. За иймээс илүү том зүйлд зорж, илүү алсаа харж, бодлого ирж ажиллах эрч хүч дутаад байна уу? Хүрсэх сайдаа.